안녕 여러분. бүгдээрээ өнөөдөр багштайгаа хамтдаа Солонгос хэлний төвшин тогтоох топик шалгалтын 82 дахь удаагийн шалгалтын дээр бичгийн 51 даалгавар хэрхэн ирсэн бэ гэдгийг хамтран ажиллая. Эхлээд багш нь эхийг уншиж өгөөд дараа нь бүгдээрээ хэрхэн ажиллах талаар ярилцъя. За сэдв дээр нь чүнгүү кагу панвэ гэсэн байна. За тэгэхээр энэ болохоор хуучин тавилга зарна гэсэн байна. 자, 이사를 가게 되어서 판매합니다. 누우지 벌써 учраас зарна. 사용한 지 1년 밖에 ашигласнаас нэг жилээс илүү за 기억 갈등 дээр цэг ороод ирсэн байна. 깨끗하게 사용해서 거의 새 책상 같습니다. 새벽은 ашигласан учраас бараг 신 시리시기에 직접 보시면 마음에 өөрөө үзэж харах юм бол сэтгэлд тань. За энэ орж ирээд өгүүлбэр дууссан байна. 관심 있는 분은 연락 주시기 바랍니다. сонирхож байгаа хүн нь холбоо барьж өгөөрэй гэдэг дугаар үлдээсэн байна те. За тэгэхээр энэ дээр хэрхэн нөхөгдөх вэ? Бүгдээрээ бичиж үзье. Ашигласнаас хойш нэг жилээс илүү болоогүй гэж. За тэгвэл болох гэсэн үг маань болохоор теда гэсэн үг байгаа. Энэ дээр үгүйсгэлийн хэллэг буюу жи анда залгана. За гэхдээ манайхаа юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр ашигласнаас хойш гэд өнгөрсөн цаг орж ирсэн учраас энэ дээр адилхан өнгөрсөн цаг орж ирнэ. Тэгээд эмнийдасмнида маань өөрөө 51 маань өөрөө эмнийдасмнидагаар төгсөх хэрэгтэй тий. Тэгэхээр жи анасмнида. те다 되지 않았습니다. залгаад хариулт нь 되지 않았습니다 гэвэл зүг болох нэ. өөрөөр бол 안 됐습니다 гэж бас болно тий. За тэгвэл доорх дээр нь юу гэж нөхөө харъя. өөрөө үзэж харах юм бол сэтгэлд тань нийцэх болно гэж чинь. Тэгвэл маамэ гэвэл ард нь дандаа тэлдэ гэсэн үг ордог байгаа. Гэхдээ энэ дээр анзаарах юм бол пуда гэдэг үг маань өөрөө хүндэтгэлийн хэллэг дээр орж ирсэн байна. Тэгэхээр хиши болоод ирээдүйн цагийн 겁니다 гэсэн нөхцөл залгана. Тэгэхээр 되실 겁니다. 마음에 드실 겁니다 буюу сэтгэлдээ нийцэх болно. Итгээд сонирхож байгаа хүн нь холбогдоорой гэж орж ирэх нэ. За өнөөдрийн хичээл дээр хамт хийсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн удаа бүгдээрээ 83 дугаар топикийн бичгийн 51-ийг ажиллах байгаа. 안녕.